За цамцсан дээр ил карма яаж оих вэ? Яаж нэхэх вэ? За иймэрхүү карма гэсэн үг. За тэгэхээр ийм дөрвөлжин тусад нь нэхээд, дөрвөлжин детальтай тусад нь нэхээд дараа нь энэ цамцсан дээрээ тавиад ирмэггүүдийг нь цамцтайгаа цуг холбож оёж болно. За эсвэл энэ доороосоо одоо энэ цамцныхаа энэ гогцооноосоо гогцоодож аваад дөрвөлжин деталь нэхэнгүүдээ хоёр талыг нь дараа нь оёж болно. За би болохоор энэ доороос нь цамцнаасаа гогцоодсон. За миний арга болохоор тийм байгаа. За тэгэхээр миний одоо энэ нэгж байгаа цамцсан дээр болохоор би жоохон жижигхэн энэ чинь богино цамц ахгүй. Тэгэхээр жижигхэн юм карма хийсэн байгаа. За тэгэхээр карма маань хэмжээ маань ерөнхийдөө 13-ыг харьцах нь 11 см-ийн хэмжээтэй. За хүсвэл та нар хэмжээг нь томсгож болно. За ерөнхийдөө цамцны маань энэ хоёрын хооронд нэг голлуулаад юугаа хийж гин гэсэн үг. Кармага хийж гин гэсэн үг. За тэгэхээр эхлээд хэдүүлээ хаанаас хаа хүртэл гогцоодохоо тэмдэглэж байна. За 13 см-ыг би ингээ голлуулад харчиж байгаа. За нэг 13 см голлуулахаар энэ хавцаа энэний карма маань нэг иймэрхүү байдалтай байрлана гэж бодоод. За эндээс за нэг 6 гогцооны дараа энд болохоор ар нэхээс явж байгаа 1 2 3 4 5 6 гэд 6 гогцооны дараагаас за энэний дараагаас эхлүүлнэ гэж бодоод. За би эндээс энэ хоёрын хооронд кармага нэхэн карманыхаа гогцоонуудыг авна гэж тэмдэглэлчлээ. За тэгэхээр яг хаанаас нь гогцоодох вэ гэвэл би энэ цамцан дээрээс үзүүлээд тхийн цайвар өнгөтэй бараа өнгөтэй цамцун сайн харагдахгүй байх шүү. За ерөнхийдөө ёроолдоо ингээ манжаатгнууд маань явж байгаа энэ өнгөнөхөөс ар нэхээс гээд. За энэ эхний энэ ар нэхээсийн дараагийн харах юм бол гогцоод нь харах юм бол энд нэг ийм утас явж байгаа юм. Эндээс нь гогцоодно гэсэн үг. За энэ одоо ингээ хонио холбоонууд чи ингээд явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр хонио холбооных нь голоор нь зүгээ оруулах юм бол энд чинь ингээд утаснууд чи хөндлөн ингээд явж байгаа гэсэн үг. За эндээс нь гогцоодох юм аа. За одоо энэ ар нэхээсийн дараагийнх нь харах юм бол энд явж байна. За энэ нэг гогцоо тэнгүүдээ өнгөнөхөөсний энд ингээд харалтаа нь харах юм бол энд явж байна тийм үү? Энэ маань за ингээд харалтааг нь хараад гогцоодно гэсэн үг. Энэ явж байна энэ. За тэгээд энд явж байна дахиад энд явж байна. За тэгээ өнгөнөхөөс дээрээ энд явж байна. За яг харалтаа нь ингээд чиглэлийн дагуу харна шүү. За тэгэхгүй ингээд дээшээгээ далигаад ч юм уу ингээд явчих болохгүй. За ингээд энийгээ ингээд харахаар энд бас явж байна. Гогцоонууд маань. За эний харалтаа энд явж байна. За эндээсээ гогцоод. Эндээсээ яаж гогцоодох вэ гэхлээр би нөгөө бараа утсан дээр харагдахгүй байгаа учраас за нэлээ их утас сүлдээж байгаад энэ утсаа сүлд нь оёдлолт ашиглах гээд байгаа. Эндээсээ ингээд гогцоодно гэсэн үг байхгүй юу? За тэгээд энэ өнгө дээрээс гогцоодсон одоо энэ ар дээрээс гогцоодъё. Энд. За энэний дараагийн гогцоо энэ явж ин тийм үү? Энийхээ энэ харалтаа энд байна. Эндээс нь гих мэтэр ингээ гогцоодож байгаа гэсэн үг. За ерөнхийдөө далигаад ирвэл игнээ алдсан байна гэсэн үг. За ингээ яг харалтаа. За эсвэл харалтаа юугаа ингээд олоход хэцүү байвал эхлээд өөр өнгийн утас ингээд энэ
яг энийхэн дагуу ингээ гүйлгчиж болно. Өөр ингээ завсраар нь гүйлгээд тэрнийхээ дагуу харжгаад гогцоотчиж бас болно шүү. За ингээ ерөнхийдөө ийм маягаар энэний дараачаас за энэ болохоор өнгөн нэхээс дээр тэмдэглэсэн байна. Араас ахуулаа. Энэний дараачаас дараагийн энэ тэмдэглэснийх нь энэ өмнөх хүртэл ингээд гогцоодод аавна. За ингээ гогцоодод авчлаа. Яг манжетны дээдлэлтэй ингээд жигтгэн харагдчихэв. За хэрвээ тусдаа деталь нэхэж байгаа бол зүгээр эхлэл гогцоогоо аваад дээш нь ингээд нөгөө юуныхаа хэмжээгээр нэхнэ гэсэн үг шүү дээ. Ямар хэмжээтэй карма нэх гэж байгаа тэрнгээрээ гогцоодод зүүндээ эхлэл гогцоодод тэгээд нэхнэ гэсэн үг. За одоо энэ талтаа болохоор явахдаа би жигтгэн 6 гогцоо нэмж өгнө. За эхний гогцооны нэхлээ. За энд нэг гогцоо нэмэхтэй болохоор юу яа шүү. Ингээд гогцоо утсандаа тогтгоор нэхнэ гэсэн үг. Ингэж авдгаар. За жигтгэн би ингээ нөгөө авсан гогцоогоод тоолоод тэрэндээ тооцоолоод хэдэн гогцооны дараа нэмэх үг гэдгээ тооцоолцсон байгаа. За тэднийг та нар өөрсдөө хэд та нар дээр бол өөр тоотой гогцоо гарч ирж болно шүү дээ, тий. Энэ юу маань карманы гогцооны тоо маань. За тэрийг өөртөө тооцоолчоорой. За тэгээд жигтгэн ингээд 6 гогцоо нэмж өгнө гэсэн үг. За нөгөө гогцоогоо жигтгэн нэмчихсэн. За тэгэхээр одоо болохоор энэ талаасаа өнгөн нэхээс эргүүлээд буцаад явахдаа ар нэхээс гээд нэхэд явна. За яг цамцаа ингээд нэхсэн шигээ. За тэгэнгүүтээ дээшээгээ 9 см болтол энийгаа нэхэж байгаа. За тэгээд цамцны нөгөө манжетка 4 мм-ээр нэхсэн учраас за энэ ханцуу бишээ. Карманы манжеткийг бас 4 мм-ээр нэхнэ. За миний нэгсэн манжет бол нэг 2 см-ийн өндөртэй. За ингээ 9 2 гэдэг. Ерөнхийдөө 11 см-ийн өндөртэй карма болж байгаамаа. За тэгээд кармагаа нэгчгээд ингээ дөрүүлжин деталь болчихно гэсэн үг шүү дээ. Энд чинь ингээ дээш нэхэд явах зүгээр эндээсээ салангад дөрүүлжин юм деталь болчихж байгаа байхгүй. Тэгээд энэ хаалтаа бас энэ цамцан дээрээ ямар хаалт хийсэн тэрнгээр адилхан хаагаад өгнө. Тэгээд тэрийгээ ингэж нэхэж дуусчаад энэ хоёр талд нь нөгөө энэ их би энэ цамцан дээрээ ойж өгнө. Ханцуу бишээ ханцуу гэдэг маань дураад кармагаа. За тэгэхээр энэ деталь бол нэхэд бол нэг үзүүлээд ах юм байхгүй учраас тэрийг шууд алгасчээ. Ингээд харахад ойлгомжтой байна сте тий. За тэгэхээр шууд энийг нэхэж дуусчаад эндээ яаж оёх вэ гэдгийг би заагаад өгье. За ингээ кармагаа оёод дуусчихсан бол энийга энэ их биетэйгээ холбож оёно. За холбож оёхдоо эхлээд энд хэдэн игнэ нэгсэн байна. Тэрийг эхлээд тоолчихно. За минийх болохоор ингээд манжетк нь ингээд ороод 28 игнэ энэ дороос. За тэгэхээр бид нөгөө энд нөгөө гогцоотсон игнэ чинь байгаа шүү дээ. За ингээ харах юм бол энэ игнэ байна шүү дээ. Тэ сүүлийн гогцоо энэ гогцоотсон. Одоо энэ талыг би оёх гээд байгаа байхгүй. Энэ талыг эхлээд за тэгэхээр зяартуулаад харахаар сүүлийн гогцоотсон игнэ чинь энд байж гин. За тэгэхээр энийга ингээд юу яагаад харалтаан дээшгээ хөөгөөд 28 игнэ тоолчихно. За энэ гогцоотсон одоо энэ гогцоотсон игнэ чинь явж байгаа байхгүй. Энийга яг ингэж харалтаан яг игнэгээ дагуулаад тоолоод 28 игнэ тоолцсон энд байна. За 28 дахь нь энэ байна. Тэгэхээр ийшээ оруулаад одоо голоор нь ингээ утаснууд явж байгаа шүү дээ тий.
За ингээ голоор нь татах юм бил ийм утаснууд явж байгаа. Утаснуудаа 2-2-оор нь ноёчно. За ингээд 2 утасны дараагаар сүглээд. За хэдүүлээ нөгөө манжатгны гогцоодохдоо нөгөө ирмгээс ингэж гогцооддаг шүү дээ, нэг игнээ. Энэ талд нь одоо нэг игнээ гарсан гэсэн үг. Нэг игнээнд за тэрэн шигээ оёхдоо бас энд нэг игнээ, ирмгийн нэг игнээг игнээний эндээс зүгөө оруулаад ойно гэсэн үг. Ингээд нэг игнээ, за мөн адил 1 2 утас ингэж аваад. За ингээд сайн татаад үгүй. За энэ маань болохоор дотгошоогоо ингэж орох ёстой шүү. За ирмэг нь. За тэгэнгүүтээ за би бүр ойрт болохгүй л. Тэгэнгүүтээ одоо нөгөө энэ ойж байгаа энэ утас чинь гарч ирсэн энэ нүхээ штэ те. Энэ лугаа буцаж оруулаад дахиад 1 2 утас ингэж тоолоо 2 утасны дараас гаргаж ирээд. За. За одоо энд бас энэ гарч ирсэн одоо энэ ойж байгаа утас чинь явж штэ. Энэний гарч ирсэн нөхрөө нь оруулж гаад дахиад 1 2 тоолоод 2 утасны дараагаас за ерөнхийдөө иймэрхүү ойно гэсэн үг. За утас гарч ирсэн рүүгээ буцаж зүгээгээд 2 утасны дараагаас за тэгээд эндээ бас утас гарч ирсэн рүүгээ буцаж хийгээд 1 2 гэд 2 утасны дараа. За энэ мэт ойно. За ингээд нэг 3 4 ширхэг нааш тааш нь явуулчаад энийга сайн тултлан татаад өгнө. Ингээр эвтэйхэн татгаарч ингээд уцчингүйгээд ингээд энийгээ барьж байгаа тултлан татаад өгнө. За тэгэхээр ингээд нийлчин гэсэн үг энэ маань ингээд. За ингээд дотор талыг харуулбал дотор талдаа нөгөө энэ ирмгийн нэг игнээ чинь энд ингээд ороод ирсэн байгаа гэсэн үг. За харагдах байдал нь юм. За ийм харагдаж байна. За ингээл энийга нөгөө энэ доорын орол хүртлээ оёод явна гэсэн үг байна. За энэ гарч ирсэн рүүгээ буцаж хийгээд 2-ын дараа за энэ рүүгээ буцаж хийгээд за энэ мэтэр ингээл оёод явах нь. Энэ игнээгээ яг дагуулад оё шүү. За игнээгээ нааш цааш ингэж алдаж болохгүй. Тэгэхээр чинь ингээд харагдах байдал нь үзмж нь муухай болчихно гэсэн. За ингээд доош нь тултлна ингээд ойно. За би төгсгөлдөө хүрээд ирлээ. Эвтэйхэн татаад за энийга шин. За. Нэг авах уу? За ингээд ойсон маань ийм харагдаж байна. Яг игнээгээ барьжаад энэ карманыгаас нэг игнээний дагуу ингээд бариад нэх юм бол ингээд маш цэвэрхэн ойдл мэдгэдэггүй ингэж харагдана. За тэгээ дуцаа цаашаага хийгээд зүгээрээ тааш игээд энд нь тэгээд гэж ингэж хэлчихнэ. Нэг бол тэгээд ингээд сайн мэтэр батлаад өгнө. За нөгөө талаа болохоор бас адилхан энэ ихний гогцоо авсан энэ игнээнийхээ харалтаа дээш нь нөгөө адилхан 28 игнэгээ тоолоо тэндээсээ эхлээд тэндээ тэмдэглэж тавьчин. За илүү эндээ эхлэхдээ нийлэн ахих утас зүйлтэй ч гэсэн штэ. За би энэ маань жоохон богиндчиж. За ер нь энэ утсаараа ийш нь хөөгөөд оёод өгчөж болно. Энэ 28 игнэгээ тоолоод энэ тэмдэглэгчрээ тэмдэглэж орхиод тэр хүртлээ ингээд доороос нь дээш нь хөөгөөд оёод өгчөж болно. Зүгээр тусдаа утас таслаад эндээс ахуулаад эндээс оёход эвгүй авал эндээс ахуулаад тусдаа утас тасалж нөгөө юм ойж байгаа юм шиг эндээсээ бас ингээд хөөгөөд ойж болно. Алингаар нь ч ойж болно. За ингээд ойчвол нэг иймэрхүү л харагдах нь дээ. Юу маань? Карма маань. Тэгээ нэгтлийн кармагаа ингээд ойчлоо хэдүүлээ тийм ээ. Нэхэд ойчлоо. Тэнгүүдээ нөгөө талдаа бас яг адилхан кармагаа оё штэ хэмжээд амжаа. За тэгэхээр эндээс одоо энэ манжатагнаасаа
Эндээс хэдэн гогцооны дараа юу маань эхэлсэн бэ? Кармагаа гогцоодож авсан бэ гэдгийг нөгөө талдаа яг адилхан тоолоод энд тэмдэглэж тавина гэсэн үг. За тэгэнгүүтээ ийшээгээ хэдэн гогцоодсон бэ? Тэрийг бас адилхан тоолно гэсэн үг. Энд эхний нэгсэн кармагаа. Тэгээд ийшээгээ бас адилхан гогцоогийн тоолоод эндээ тэмдэглэгчээ тавина гэсэн үг. За тэгээд эндээс энэ хоёрын хооронд кармагаа гогцоодох юм байна гэдгээ тэмдэглэж байна гэсэн үг ахна. За тэгээд бусад процесс нь бол яг адилхан. За дээшээ хэдэн игнэ нэгсэн эхний кармагаа тоолоод адилхан их нь энэ юу манжаатг нь карманы энэ ирмэг нь хэдэн игнэнд манжаатг нэгсэн тэрийг яг адилхан тоолоод эндээ яг адилхан нэхнэ гэсэн үг. За тэгээд нийлээд хэдэн игнэ болсон тэрийг тоолоод цамцан дээрээ тоолоод ойно. Тэгээ энэ талдаа бас адилхан тоолоод ойно. Эхний кармагаа нэгчээд ерөнхийдөө бүх юма тоолно гэсэн үг байна шүү дээ. Сантиметр талхаар жоохон зөрчих гээд байдаг. Тэгэхээр ерөөсөө л гогцоогоо тоолсон хамгийн зөв арга шүү. Гогцоогоо тоолоод нөгөө талдаа яг адилхан гогцооны тоотойгоо нэхээд ингээд ойхоор яг адилхан болно хоёр карма чинь гэсэн үг ээ. За ингээд карма нэхэх хичээл маань дууслаа. За ойлгомжгүй зүйл байвал чөлөөтэй асууж болно, зөвлөгөө авч болно. За ингээд хичээлийг минь үзсэнд баярлалаа. Баяр таа.